контактын 2003 оны дэлхийн авар шалгаруулах тэмцээн Грекийн Кос арал дээр болж энэ тэмцээн 55 орны 2000 гаруй ширэн биелүүдэнд орж хурдж авахалцсан байгаас орсон юм. Дэлхийн авар шалгаруулах тэмцээний үеэр кикбокс пул контактын дэлхийн конгресс болж тэмцээнд оролцсон Европ, Африк, Америк, Аз, ТВ орнуудын төлөөлөгчид оролцлоо. Энэ удаагийн хуралдаанд Монгол улсыг төлөөлөн Монголын кикбокс пул контактын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Алтан бүрүү оролцсон. За конгрессээр кикбокс пул контактын холбооны цаашдын төлөвлөгөөг хэлэлцэж, жил бүр зохиодог тэмцээний зохион байгуулалтын талаар ярьж, 2 жилд нэг удаа болдог байсан дэлхийн авар шалгаруулах тэмцээнийг жил болгон зохиож, жил бүр болдог байсан дэлхийн цомын тэмцээнийг 4 жилд нэг удаа зохиогоор болсон байна. Мөн түүнчлэн TVD авар шалгаруулах тэмцээнийг нээлттэй зохиодог байсныг хаалттай зохиохоор боллоо. Ирэх 2004 оны дэлхийн авар шалгаруулах тэмцээнийг Грекийн Афин хотноо зохиохоор тохиролцлоо. Энэ удаагийн дэлхийн авар шалгаруулах тэмцээн зуны олимпийн 28 дугаар наадам болох төрлийн боксийн төрөл болох спортын ордны рингэн дээр болохоор болсон байна. Олон жилийн уламжлалтай боксийн спортын жим болон мэрэгжлийн шүүгчдээр шүүлгэхээр энэхүү уралдаан дээр ярилцаж тохиролцсон юм а. 1896 онд анх удаа хүн төрөлхтний спортын баяр болох Олимпийн анхны наадмын бамбар ассан Грекийн Афин хотноо дахин Олимпийн бамбар ирэх 2004 онд асах юм. Грекийн Кос арал дээр болсон кикбокс пул контактын дэлхийн авар шалгаруулах тэмцээн дуусгаад манай сурвалжлах хэсэг Афины усан зогсоол дээр ирсэн юм а. Аливаа улс орны нүүр царай үе таалга болсон усан зогсоол болон усан онгоцны буудал мөн нисэх онгоцны буудлуудыг грекчүүд Афин 2004-т зориулан аль эрт барьсан байлаа. Афин 2004-т зориулан тэдний хувьд нисэх онгоцны асар том буудлыг барьснаас гадна маш том олон зочдыг хүлээн авах боломжтой усан бомбыг байгуулж чаджээ. Олимпийн наадмын бэлтгэл ажил нүсэр ажил эхэлсэн байлаа. Тэмцээнүүд болох спортын ордон Олимпийн үеэр ирэх зочид жуулчдыг байрлуулах байрны цогцлбор нүсэр байгууламжийг далайн эрэг дагсан үзэсгэлэнт газраар байгуулсан байлаа. Бидний хувьд Афин хотноо ердөө 2 цаг болсон. Анхны байгууламжлах 60,000 м2 талбайтай байгууламжийг ашиглалтанд оруулсан байлаа. Үүнд 103 сая еврогийн өртгөөр босжээ. Афины усан бомбтоос автобусаар явах үед бидний замд Афин 2004-т зориулсан 6-аас 8 км орчим талбай бүхий Афин 2004-ийн бүхэл бүтэн зохицолбор байгууламжийн дүрсийг байгуулж байлаа. Энд зөнгөж байгууламж эхлэл үйл ажиллагаанд явж байсан. Үнэхээр грекчүүдийн хувьд далайн эргийн гоёмсог газар энэхүү байгууламжийг байгуулсан. Афин 2004-т орох тамирчдыг байрлуулах болон энэ Афин 2004-ийг үзэхээр ирсэн дэлхийн өнцөг булан бүрийн зочдыг хүлээн авах бүрэн боломжтой том цогц байгууламж гэж хэлж болох юм а.